За та бүхний энэ өглөөний амгалан айлтгая. Ардам та хаан гэсэн энэ үндэсний форумыг чуулганыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Манай шадар сайд Тэрвш тав санаачны зохион байгуулж байгаа юм хэмжээ. Өнгөрсөн жил энэ арга хэмжээг зохион байгуулж олон иргэд олон төрлийн ус байгууллага мөн одоо төрийн байгууллагын оролцож санал бодлоо хийсэн. Энэ жилийнх нь болохоор би юу гэж ойлгох вэ? Ардам та хаан. Тэгтээ хаан хүн бас өөрөө хариуцлагатай байх ёстой гэж хэлж байгаа юм байна. Тэгэхээр шинжлэлийн засгийн газар гарч ирээд төрийн байгууллагуудын хариуцлага сахилгын тухай бид нар бас чамлахааргүй ярьж байгаа. Сар бүхэн бид нар хариуцлага хяналт хэрэгжит гээд 3Х гэж хэлдэг болсон. 3Х төрийн байгууллагуудынхаа удирдлагуудыг оролцуулаад цахим ийм хурал хийдэг. Ерөөсөө улс орон хөгжин гэдэг бол шинжлэлийн засгийн газрын дэвшүүлээд байгаа 3 том зорилтоос их хамаарч байгаа. Бид нар бол ардамныхаа авах амжиргааг дээшлүүлэх, орлогыг нь багаач гэсэн нэмэгдүүлэх, хэрэгтэй хэрэггүй юм зарцуулаад байгаа мөнгийг нь бас хэмнэх, тухайлах юм бол нөөцний үн бууруулна гэдэг бол тухайн айлд бол нэг сая төгрөгөөр өвлждөг байсан айл бол нэг 400 мянган төгрөгөөр өвлждөг болж байгаа. Тэгэхээр 600 мянган төгрөгийн тэр айлд нь бол үлдээж байгаа. Энэ бол цалин нэмнэ, тэтгэвэр нэмнэ, халамж нэмнэ гэснээс хавьгүй бас одоо дөхөмтэй арга хэмжээ болж байгаа юм. Энийг хэн хүртэж байгаа вэ гэхээр жишээлх юм бол нийслэлийн 180 мянган айл бол энэ боломжийг бол авч байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт аймгийн засаг дарга нарыг авчираад аймаг орон нутгтаа ер нь шинжлэлийн засгийн газрын гол зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай би сонслоо. Зөвхөн Улаанбаатарт бас нүүрсний хямдраагүй байна. Ховд аймагт манай ЦВ-ын дарга бол бас нүүрсний хувийг хямдруулж чадсан байна. Төв аймгийн засаг дарга Баярбат төлдөг түлээгэн дээр зохион байгуулалт хийснээр түлээний үнийг бас хямдруулж чадсан байна. Увс аймагт засаг дарга цэнцүрэн бас зохион байгуулалт хийснийхээ үр дүнд бензиний үнийг 80 төгрөгөөр бууруулж чадсан байна. Тэгэхээр шинжлэлийн засгийн газрын тавьж байгаа ард түмнийхээ авах амжиргааг дээшлүүлнэ гэж хэлж байгаа явдал бол олон хэлбэрээр хэрэгжидгийг. Тэгэхдээ дандаа юмны үн буурах агуулгаар биш. Боломжтой хэмжээгээр юмны үнийг бууруулах, өсгөхгүй байх, бүр өсөж байгааг нь бол бага өсгөх гэсэн ийм одоо 3 чиглэлээр тодорхой ажлуудаа хийгээ явж байгаа. Хоёр дахь зорилт бол бид нар хэл ахуул авилгал хүн сурталыг халнаа гэж. Хэл ахуул авилгал хүн сурталыг халах чиглэлээр бол бүтэн жилийн турш нэгэн шийдвэртэй тэмцэл хийлээ. Энэ зүгээр лооцсон биш. Би зүгээр одоо бодиттой жишээ хэлэхэд 11 гэдэг төвийг бий болгож чадсан. Энэ төвд бол одоо нэг 70 гаруй мянган иргэн хандаж санал бодлоо илэрхийлээд байгаа. Ихэнхдээ шүүмжил ирүүлдэг. Шүүмжлэл болов шинжлэлийн засгийн газарт усаагаар мэт амин чухал хэрэгцээтэй зүйл. Бид нар бол тэр шүүмжлэлийг сонсчиж тэндээс санаа авчиж гаргаж байгаа алдаа дутагдлаа бол өдөр бүхэн засаж ингэж залруулж явдаг. Энэ агуулгаараа бол ард түмэн та бол хаан энэ засгийн бодлогыг зөв явуулахад явуулж байгаа бодлого буруутгах юм бол тэрнийг засах тэр дохио манай иргэд бол хийдэг. Энэ жил жишээлх юм бол нүүрснийхээ үйл ажиллагааг Улаанбаатар хотод бид нар 10 сарын 3-нд эхэлсэн. Өнгөрсөн жил 11 сарын 4-нд эхэлж ирсэн. Яагаад энэ 10 сард эхлэхгүй 11 сард эхлэхгүй гэдгийг бид нар шийддэггүй. 11 төв шийдэж байгаа. Тэрлүү хэлж байгаа иргэдээ санал бодол шийдэж байгаа. Одоо юм чи нүүрснөө нэмэгдээд эхэллээ. Хүйтэн сэрүүн боллоо. Та нар энэ жил яхаа эрт эхлэмээр байна. Нүүрснийхээ үйл ажиллагаа гэдэг. Ингээд 9 сарын сүүлчээс эхлээд иргэд 11 төгрөг маш их олоодаа хандаж санал бодлоо илэрхийлсэн учраас бид нар 10 сарын 3-нд энэ жил энэ нүүрснийхээ үйл ажиллагаа эхлүүлсэн. Эхлүүлэхдээ модон жил 114 цэг дээр Улаанбаатарын 114 цэгт зарж ирсэн шууд тэгж эхлэегүй 56 орчим цэгт зарж эхэлсэн. Тэгэнгүүт энэ 10 сарын туршид иргэдээс ирж байгаа санал юу гэж байгаа вэ гэхээр вэ модонгоос ч бол арай жахан дутуу болоод байна. Ерөөс иргэд маш сайн мэдж байгаа.
Энэ жил нэг л бас нэг л биш байх шүү. Энийгээ засчихсан бид нар уулаасаа харж ирсэн. 2 дахин цөөхөн цэгээр зарж ирсэн учраас ингээ сая 11 сар 10 сарын сүүлчээр бол бид нар 114 цэгээрээ зараад ингээ хэвэн болгож ирсэн. Тийм учраас бидний яриад байгаа манай Төвшөлтөг сайдыг хэлж байгаа ард түмэнтэй хаан гэдэг нь лооцсон биш. Ерөөсөө бид нар иргэдийгээ сонсож байж тэндээс гарсан санал бодлыг хэрэгжүүлэх нь чухал юм аа гэж. Сая би 4 дахь өдрийн өглөө би 11 төвөөс ирсэн иргэдийнхээ санал хүсэлттэй танилцдаг. Өнөөглөө би бас танилцчихэд ирж байна. Манай иргэд олон асуудлаар санал бодлоо илэрхийлдэг. Өө тэр эрүүл мэндийн салбар чинь ингэж байна шүү. Тэтгэл тэтгэмжийн асуудал дээр ингэж байна. Нүүрсний асуудал ингэж байна. Төлөөний асуудал ингэж байна. Маш олон асуудал. Ерөөсөө засгийн газрын гол зорилго бол иргэдээ сонсоод тэгээ иргэдийнхээ санаа бодлыг аваад тэдний хэлж байгаа санаач хийж байгаа тэр олон зүйлийг хэрэгжүүлээд явчих болох юм байна гэж ойлгож байна. Нэг жилийн турш бид нар ингэж ажиллая. 11 төв рүү хандсан олон иргэдтэй бид нар уулзаж тэдний санал бодлыг сонсохоос гадна олон санаачлалыг нь бол ажил болгож чадчих. Энд бас иргэд их дуртай. Ингэж байж ард түмэн иргэн бол хаан болж байгаа. Гэхдээ өнөөдрийн сэдв бол бас их чухал гэж бодож байна. Манай Төвшөлтөг сайд хаан гэхээр бүгдээрээ хөөрөө давхад байх юм байхгүй. Нэр хаан болцсон ч юм бол гэж бодоод байх юм байхгүй. Хаан хүн чинь өөрөө хариуцлагатай байсан. Одоо энэ сонин дээр гаргасан таавхан тараасан материал дэгтэй Монгол дэлхийд мандаад байна. Нэрээ бас хариуцлага сахилгабат гэдгийг төрийн байгууллагуудын зэрэгцээгээр иргэн хүн өөрөө бас анхаарах хэрэгтэй. Өгдөрт босдог байх хэрэгтэй. Өөртөө шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Зорилго чиглэлтэй ажилладаг байх хэрэгтэй. Эхлээд бид нар Улаанбаатар хотын иргэд маань одоо өвөл болохоор за бид нар 1 жилийн дотор утаа шийдэж чадахгүй л дээ. За дараа жилээс нэлээд багасгах, ойрын 2-3 жилийн дотор бид нар бол утаагаа нэлээд бууруулж чадна. Одоо нэгэнт одоо ганц өдөр дохоод утаа бууруулж чадахгүй юм чинь ядаж манай иргэд утаагүй газар гарч байг гэд богд ууланд аялдаг 5 маршрутыг бол гаргаж тавьсан. Би өөрөө Twitter дээрээ тавьсан. Тэгээд хүмүүс ямар сэтгэл бичдгийг нь би үзлээ. Янз янзын сэтгэл бичдэг юм байна. Манай иргэд бас их тийм өөдрөг бодолтой юм байна. Ой сайхан маршрут гаргасан байна. Би заавал наадахаас гарч аялнаа. Би бол бүр юу гэж ütсэн гэхээр утаатай байна гэж сууж байхаар ууланд гарч аялна гэсэн. Тэрнийг бол нэлээд иргэн нь бол дэмжээ зөв байна. Би ер нь ууланд гарна гэсэн. Нэг хэсэг нь гомон гутранг юм аа. Тань шиг завтаа бол би ууланд гармаар байна. Тэр уулын хажууд хүргээд өгөөч гарчих юм л даа гэж. Ууланд хүрэхийн тулд зайсангийн автобусны буудлаас бид нар маршрут хийсэн байхгүй. Яг тийм юм яриндаа гэж би бодсон. Оо, тань шиг машинтай бол би ууланд гарчихгүй яах. Даанч надад машин байхгүй. Тэгэхээр Баянзүрхийн товчоо зайсангийн автобусны буудлын хоёроос алхдаг маршрут хийсэн байна. Заавал төр хурхийн аманд хүрэх шаардлага байхгүй. Заавал манд ширээ аманд хүрэх шаардлага байхгүй. Тэгэхээр богдуул руу гарч байгаа 5 маршрутын 3 нь бол шууд автобус сууж очоод гарчихсан маршрут. Тэгэхдээ одоо тиймэрхүү юм бичиж байгаа юм да. Тань шиг завтаа болоод машинтай болж бийж гарчих юм л да. Тэгэхээр ерөөсөө манай Төвшөлтөг сайдыг хэлж байгаа шиг Тэгэхдээ Монгол дэлхийд мандаад хүн өөртөө шаардлага тавьдаг баймаар байна. Одоо хагийн болгон дандаа нэг төрийн байгууллага шүүмжиж суух. Тэгэхдээ төрийн байгууллагууд бол өөрийнхөө алдаа дутагдлыг засах гэж, иргэндээ үйлчлэх гэж, иргэдийг хаан болгох гэж, ард түмнийг хаан болгох гэж бас 1 жил чартаж ажиллаж байгаа. Түүц машин гэдгийг бид нар бий болгосон. Төрийн үйлчилгээний цахим машин. Бас иргэдийнхээ үйлчлэгийг хэлбэр болгоох юм. Хэн нэгэн хүнээс хамаарахгүй, хорон засаг даргыг хүлээ суухгүй, иргэний эд хөрөнгийн бүртгэл дээр очихгүй байхаар ингэж хийсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод 17 шиг түүц машин ажиллаж байгаа. 3 түүц машин бол галзуу ажиллаж байгаа. Маш их олон хүн очилж байгаа. Хаана гэж төв шуудан дээр, вокзал дээр, нисэх дээр. Тэрнийг чи хаас мэддэг гэхээр би өвдө болгоно. Аль машинаас иргэд хамгийн хандаж юм авчих гэдгийг харддаг би. Миний iPad-н дээр байдаг. 11 төв рүү хандж байгаа иргэдийн бүх саналыг би сонсох боломжтой. Би мэдээж бүгдээ сонсох чадахгүй л да. 70 мянган хүний саналыг сонсох. Дуу аваагаар сонсох боломжтой. Би iPad дээр бичсэн. Ийм зах
зохион байгуулалт хийж чадсан манай засгийн газар. Ийм шинжилгээг бол хийж чадсан. Энэ юунд хэрэгтэй вэ гэхээр бидний энэ засгийн газрыг зөв ажиллахад алдаа гаргал алдаага дөрөв засахад маш чухал ач холбогдол. Дээр нь шинжилгээг юмыг олж хийхэд манай иргэдээ санал маш чухал ач холбогдол. Түүс машинаас өнөөдөр иргэн юу авч байгааг би харж байгаа. 3 төрлийн үйлчлэгийг маш ихээр авдаг. Өнөөдөр хичнээн иргэн 6 сард бид нар суурлуулсан. 17 машиныг 6 сард суурлуулсан чинь өнөөдрийн байдлаар 40 гаруй мянган иргэн 50 гаруй мянган үйлчлэг авч байгаа. Ямар үйлчлэг авч байгаа түүс машинаас. Нэгдүгээр хорооны засаг даргын тодорхойлт гэдэг юм. Хорооныхаа тодорхойлтыг авдаг. Хороо руу явах шаардлагагүй болсон. Хоёрдугаар иргэний нөхцөлийнхээ тодорхойлтыг авч байгаа. Одоо гурав дахь нь бол бид нар үйл хөдлөх хөрөнгийн гэрчлэгийг авдаг болгож байна. Тэр л хандж байна. Нэгэн сарда багтаагаад бид нар 21 аймгийн төв дээр нэг ширхгийг нэмж суурлуулах гэж байна. Одоо улцах Улаанбаатар. Тэгэхээр энэ 11 төв түүс машин энэ бүхэн бол яавал энэ шинжилгээ засгийн газар алдаа багтаа ажиллах нь дээр нь яавал иргэдийгээ сонсож тэдний сэтгэлд хүрсэн санаанд нийцсэн санаа чилж байгаа ажлыг дэмжиж ажиллах гэдэгт бол маш их тус болж байна. Би ихтэй нэг бомбардаа гэдэг хүүхдийн номны нээлтэнд очлоо. Тэгээ би Twitter дээр зориуд тавьчихсан инглээ. Энэ ерөнхий сайдыг хийх ажил мөн үү энэ ажилгүй нөхөр юм шиг байна. Тань дэрэн тэр хүүхдийн номны нээлт ямар хадлын байна гэж бичсэн. Би бол юу гэж боддоо ихлээр хүмүүст хэрэгтэй, хүүхдүүдэд хэрэгтэй, монголчуудад хэрэгтэй. Тэр дотор монгол хүн монголоор байх тэр ажилд бол ерөнхий сайд бол манлайлж оролцох хэрэгтэй гэж байна. Тэр богдуулын 5 маршрутанд би бас гошууга нэмэлт оролцсон. Утан дотор байж байгаа уулан гараад аялах. Та тэнийг нөхөрөөс тэгж бүр алчих юм байна л да, бүр уул муул руу гаргачих юм байна л да. Ерөөсөө эрүүл ажил хэрэглэсний тухай бид нар боддоггүй. Эмнэлгээ шүүмжлээд, эсвэл утаа шүүмжлээд. Гэхдээ гараа бохсгээ гарахгүй диван дээр хэвчих хэрэг юу вэ? Залуучуудтай би уулзлаа. 16 нас хүрээд иргэний өнөмлөгөө авч байгаа залуучуудтай уулзлаа. Би тэрэн дээр хэлэхүүгээ ямар хөө гэлдэг юм блэгээ бас оройн бодсон. Тэгжээс Twitter дотор нэг ганц зам гэдэг залуугийн нэг тавьсан нэг үг надад их таалагдлаа. Тэр юу гэж хэлсэн бэ? Тэгээд тэр 16 нас хүрээд иргэний өнөмлөгөө авч байгаа залуучуудад тэр Twitter дээр тэр ганц зам гэдэг залуугийн тавьсан үгийг хэлсэн. Ямар үг хэлсэн гэхээр зориг тавиад галзуу юм шиг байр. Ихэнх хүмүүс яадаг гэхээр гэртээ диван дээрээ суугаад шүүмжлээд хамраа ухаа сууж идэг гэсэн. Тэгээд тэрнийгээ тавьчихсан чинь дараа нь хэн юу гэж биш тийг харсан чинь ямар их доромжилтыг хамраа ухах мухан. Тэгэж доромжиж байгаа юм биш. Хүн бол ерөөсөө тэр ганц зүрийг хэлж байгаа шиг зориг тавиад галзуу юм шиг зүтдэг. Шинжлэлийн засгийн газраас нэр зүтгэж байгаа. Зориг тавиад галзуу юм шиг зүтгэж байгаа. Бид нар хамраа ухаад хэн нэгнийг шүүмжлээд эсвэл тэр иргэн ямар олон юм ярьдгийг гэж бид боддог. Тэр иргэний хэлж байгаа юм дотроос авах чухал санаа биш. Хийч хийлээ. Тэр ч тавсаа хийч. Даваа хэдүүл хамтран хийж. Засгийн газар гарч ирэхдээ хагас өдөр хуралдана гэсэн өнөөдөр хагас өдөр хуралд сайн л байгаа шүү. Хагас өдөр манай засгийн газар хурал яг 10:00 дээр хэлдэг. Хариуцлага гэдэг чинь ерөөс юунаас эхэлдэг юм. Хүн өөртөө тавих шаардлагаас эхэлж байна. Өөр чинь шинжилтийг хэн хийдэг? Өөрөөсөө л хийж хийдэг. Алтрыг өөрөөсөө хийж хийдэг. Тэр үс тавсаад өөрөөсөө хийж хийдэг. Засгийн газрын хурд яг яс цагтаа эхэлдгээс өөр чинь шинжилтийг хийдэг. Тэгээд өнөөглөө манай тэгтээ Монгол маань жаахан цагтаа ирсэнгүй гэж бодлоо. Тэгтээ тэр үс тавсаад бид нар ярьж байгаа ороо сууч тэгээд анх удаага нэг засгийн газар үзэгчтэй хүлээн хийсэн. Тийм учраас өөр чи шинжилгээд яриад байгаа юм бол тэнгэрт байгаа зүйл биш ээ. Энэ бол бидний амьдралд өдөр тутам цаг минут тутам тулгарч байгаа зүйл. Энийг хэн амжилттай шийдэж чадах вэ гэхээр ер засгийн газар бүгдийг шийдэхгүй. Манай иргэд өөрсдөө шийд. Тэр нь зөвхөн 11 руу хэлээд түүц машинаас очиж маа гэсэн үг биш. Иргэд одоо өөрсдөө өөрсдөө шаардлага. Тэгвэл маш олон хүн өөрсдөж байгаа юм байна.
бид тэр Твиттер бичиж байгаа юмнаас нь харахад өөдрөг үжил бодол бол давмгаалдаг болчихсон байл. Бомбардаа гэдэг номыг гаргасан. Ерөнхий сайд бас тийм хушуу оролцсон. Урд талд нь би өөрийнхөө ингээд гараагаад юм биц хүүхдүүд эцгэрчүүл. Бид нар юу дутуу вэ? Хүн шиг амьд ус шиг хөгжих юу дутчих. Төр засгаа шүүмжиж болно. Өдрөөхөн шүүмжүүлж, шүүмжлэл хүчтэй шүүмжлэлийг сонсчиж, тэрний санаа авчиж юм хийж. Тэр бүдэрээс эмзэглэх байна. Иргэд залуучууд, хүүхдүүд тэд нар бас бид нар нэг юм дутуу хийгээд. Монгол хүн болж төслөө. Монголоор бахархах юм. Монгол бахархлыг бидний дутуу хийсэн. Тийм учраас ерөнхий сайдын зүгээс би дэмжиж бомбардаа гэх тэр бомбардаа гэдэг нэрийг би өгөөгүй л дээ. Хэдэн залуучууд ирээд бид нар юу ярьсан гэхээр Монгол ахуй ёс заншил бол их орхигдож байна. Одоо имэйл аргал түгээ хийдэг арга. За гэр тэр байтугай за аргал имэйл болж гэр Монгол гэр хан үн энэний талаар мэддэг мал болцсон. Тэгээд та нар яах гэж байна? Бид нар нэг ийм 108 ботор комикс гаргах гэж байгаа юм байна. Энэ комиксаараа Монголын хүүхдүүдэд жоохон хүүхдүүдэд багаас нь маш сонирхолтой бомбардаа гэдэг хүүгийн адал явдлаар Монгол ахуй ёс заншлыг хөргмээр байна. Та нар бол хоцрогдсон байна. Би шүүмжилж шít. Та нар болохоор имэйл гэж тийм байдгийг, арга гэж тийм хэн ч сонсох. Хүүхдүүд бүр сонирхох. Ийм өөдрөгтэй ярих бай. Яа тийм. Ийм зураг ном хий, комикс хий. Гэхдээ маш гоё адал явдалтай байна. Та дэмжиж өгсөн. Тэр залуучууд хэлсэндээ хүрээд Монголын 13 залуу тэр номны зургийг зураг сууж байна. Монголын өөрийн хүүхдийн баатар бий болох хэрэгтэй. Өнөөдөр манай хүүхдүүдийн баатар хэн? Та нар хүүхдүүдээс асуугаарай. Бэтмен, Спайдермен, ямар мен гэнэ баг мен. Октоудаас асуугаарай. Барби, манай би одоо охинтой Барби өөр байх биш. Нөгөө нэг өсөө хоёр сүлжицэн дээр охин мөхрий чинь мэддэг хүн байна. Би цаавд өсөө хоёр сүлжиж байгаа юм биш. Гэхдээ бид нар чинь Монгол хүмүүс байна. Монгол ахуй ёс заншлаас эцэг өвгдийнхээ тэр үлдээсэн тэр одоо үн цэнтэй сургаалаас ахуй соёл заншлаас хүүхдүүдэд өвлөх ёстой. Тийм учраас ерөнхий сайд хүн харахад хэрэггүй юм шиг юмд оролцож байгаа. Манай хүүхдүүд тэрийг мэддэг болмоор байна. Эхнийх нь ном нь бол бомбардаа хөө аргалд явсан гэдэг нэртэй байхгүй. Тэгээд тэр дээрээ тэр арга марга савар мавар Монгол гэр гэрийн тулг гэж хэлгээд асар мэдэхгүй болсон. Ийм юмнууд хийж. Ийм учраас шинжлэлийн засгийн газар бол дандаа иргэдэг сонсож байгаа. Ард түмэн хаан гэдэг бол иргэдээ сонсоод тэдний хэлж байгаа юмыг дэмжиж ингээд ажиллах юм бол бид нар бол хөгжих юм байна. Энэ бүхнийг хийж чадж байгаа ард түмэн үнэхээр иргэд та бүхэндээ би одоо гүн талархлаа илэрхийлье. Баяр хүргэе бүгдээ. Бид нар хийж байгаа ш ард түмэн хийж байгаа ш. Муу хацуул байгаа тэрнийг хэн засаж байгаа залруулж байгаа гэхээр манай иргэд залруулж байгаа. Өдөр бүхэн цаг минут. Ийм л байдлаар бид нар одоо цаана 3 жил үлдэж байна. 3 жил ажиллах юм бол бид бол овоо хөгжиж, овоо дэгжнэ. Өөдлөхөд үүднээсээ гэдэг. Миний ер багын хүмүүжил би шууд үүдээр оронгуудаар хэрүүлээ хэлдэг. Өнгөрсөн нэг жил Монгол гэдэг айл юу хийв засгийн газар ард гэдэгхээ оролцоотойгоо гэртээ яваад орсон чи манай бүх юм хүндүү сунд байсан. Авдар нь үүдний тэнд явж ирлээ. Хогийн шүүр нь авдарныхаа байран дээр гарцсан юм жисэн. Одоо бол ингээд ерөнхийдөө цэгцлэг тавьчихлаа. Тэгсэн энэ жил хоёр дахь жил бид нар өөр зорилт тавьж байна. За яг гэрийн нэг юмнууд байдаг байранд очлоо. Хоёр дахь зорилт бол авдар онгоолгод үдсэн чинь туужуур цохиж явна. Хой болохгүй шүү. Авдар дотор чинь туужуур байдгүй байхгүй. Хогийн шүүр байж болохгүй. Ховцрох шивэг онгоолгод үдсэн чинь шанах цохиж явна. Хой шанах чинь тэр гэрийн зүүн тал байдаг газар байх хэрэгтэй. Тэгэхээр дараачийн ажил бол манай яам тамгийн газруудын үйл ажиллагааг сайжруулах явдал.
Иргэн хүрээд ирлээ. Хинтээ уулзах юм. Хин хүлээж аваад юу гэж хэлэх юм? Бичиг цаас яаж боловсруулах юм? Хин гэдэг нөхөр эхлээд яаж янзлаад эцэстээ яаж хэлбэрж гарах юм? Энэ асуудлыг бол энэ жил бид шийдэх шаардлага. Тийм учраас бид нар төрийн нэрийн бичгийн дарга нарын төвшөнд бол нэлээд сайн ажиллах шаардлага. Барууны юмнуудыг одоо судлуулж үзлээ. Төрийн яамдын тийм үйл ажиллагаанд стандарт гэж байдаг юм байна. Одоо манай төрөстэй сайдын харьяанд стандартын агентлаг байгаа ш. Тэр стандартыг бий болгомоор байна. Тэрэн дээр тэгж юм байхгүй. Тэрэн дээр ойлгомжтой үйлдэлүүд байхгүй. Хэн нь юу хийх нь ойлгомжтой. Энэ айл. Энэ яамд бичиг цаас бол ингэж яваад ингээд гарах гэж. Бүх яам юм болгосон. Иргэн хүн ороод ирлээ. Хинтээ уулзах маш ойлгомжтой. Одоо ингээд замын ингээд заац. Эхлээд та энтэй уулзах юм бас эсвэл энтэй уулзах. Эсвэл ерөөсөө иргэн хүнийг шууд тусч хүлээж аваад та яах гэж байгаа ингээд. Энэ 2 дахь жилийн манай гол ажил бол энэ шүү. Өнөөдөр би 5 цагаас агентлагын дарга нартай уулзсан. Агентлагууд дээр бас ийм ярмаа. Тэгээд шинжлэлийн засгийн газрын тавьж байгаа 3 гол зорилго иргэдийн хаамжраа дэвшүүлж, хэд ахуйн авилгад хүн сурталчилгааг устгах чинь бүтээн байгуулалтыг хийж. Энэ жил бас бүтээн байгуулалт хийх гэж чартаж шít. Яах вэ? Өдөр өхөн ингээд шахаад ингээд яхаар бас яах явд юм байна. Тэгэхдээ бид нар нэг зах зээл рүүгээ орж нэг тийм шахдаг, шаардуулдаг маягийн юмнаас гармаар л юм байл. Аажуудаа тэгээ болох байх. Тэмээс том сайдын харьяанд 6 агентлаг ажиллаж байна. 6. За, мэргэжлийн хялт байна. Одоо Тэмээс том сайд энэ 7 хоног санд авж байгаа. Эх 7 хоногоос засгийн газрын хурлаар оруулаад бид нар мэргэжлийн хяналтыг яаж өөрчлөх тухай, шинжлэх тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн барина. Зарим шаардлагагүй хяналтыг бол бид нар болиулна. Зарим нь бол яамдууд нөгөө, зарим нь бол өшөө хүчтэй болгоно. Юуны хяналтыг хүчтэй болгох вэ гэхээр хүний аюулгүй байдал занал хийж байгаа тэр хяналтыг бол улам хүчтэй болгоно. Тэр нь юу байх вэ гэхээр хүнс эмийн асуудлыг бол маш хүчтэй хяналттай болно. За соёлын хяналт гэнэ юу ч гэнэ тэр энэ төр бол шаардлагагүй дээ. Дээр үед яг соёлын довтлогын гэж ахих хэрэгтэйсэн. Ингээд шаардлагагүй мó болоод шаардлагатай хүний аюулгүй байдал занал хийж байгаа тэр хяналт шалгалтыг бол өшөө хүчтэй болгоно шүү дээ хэлэх гэж. Ингээд зорилго дарахтаа худалдан авах ажиллагааны газар байна. Бид нар энэ жил нэг тендерийг нэг жаахан илт тодуулгыг гэж байгуулсан. Ингээд зорилго дарахыг нэгэ хийгээд эхэлчихсэн. Өшөө гэхдээ сайжруулах шаардлагатай байна. Стандартын газар байгаа. Манай ган дөмөр тарахтаа маш олон стандарт өгүүлэгдэж байна, хүлээгдэж байна. Энэ дээр өшөөтөвтэй ажиллах хэрэгтэй. Саяны миний хэлдэг төрийн байгууллагын үйл ажиллагааны стандартууд бид нар шаардлагатай байна. Хоёр янзын стандарт байдаг юм байна. Олон улсын нэг ISO гэдэг төрийн байгууллагын үйл ажиллагааны стандартууд байна. Би тэр Европын орнуудыг судлуулсан чинь тэнд болохоор одоо би гадаад үг хэлийдээ 3 Common Assessment Framework гэдэг одоо тийм арай өөр маягийн Европын өөрийнх нь орнд нь тэр ахуй соёл ёс заншилт нь илүү нийцсэн маягийн хийх хэрэгтэй байлаа. Бас шууд гадны хуулцлал хэцүү тэрнийг өөрийн болгож нутгшуулах хэрэгтэй байлаа. Энэ дээр бас онцгой анхаарч ажиллаарай. Онцгой байдлын ерөнхий газар байгаа. Дулуун зэрэг дарахтаа бид нар нэг жил хамтраад гайгүй манай зэгт бол гайгүй ажиллаж байгаа. Би онцгой байдлын нэг л юм санагдав. Өнгөрсөн борооны хойноос цуг нөмөр гэдэг болваа. Би заримдаа яадаг ихтэй 100 үйл гарангууд тулан дээр даруурч харж байгаа зүйлийг. Наа чи үер бууж магадгүй гэсэн үг байхгүй юу? Онцгойгийнхан гэдэг чинь үрдчтэй тэр аюул ирж магадгүй гэж үзэж бэлэн байдалтай байж аюул ослыг багасгах тэр арга хэмжээ авах хэлнэ. Түүнээс биш хойно нь очиж баах юм ярих хэлэхгүй. Энэ чиглэлээр манай онцгойгийнхан гайгүй сайн ажиллаж байгаа. Дахиад онцгой байдалд би нэг юм хэлье. Боломжтой дарга энэ жил юу хийсэн гэхлээр энэ жилийн өвлийн өвс тэжээлийн асуудлыг бид нар 5 сард аймагуудтай ярьсан. Хөөе өвл болно шүү. Өвс тэжээлээ хэдүүлээ ингэж тохирно шүү. Би энийг их зөв гэж үзэж байгаа. Ягаад гэхээр манайхан болохоор цас уртсны дараа энэ төр өвсөд тухай юм. Хөт цас уртс гэж одоо яах вэ? Тэгэхээр 5 сард ярьсан учраас энэ жил манай аймагуд өөрснөө өвс тэжээлээ бол 70% нь нэлээд сайн хийж авсан. Би сайн аймаг засаг дарганд уулзсан. Ярьлаа бид нар боломж хийж байгаа.
Шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар манай магнаа дарахтаа бас сайн ажиллаж байгаа. Өшөө сайн ажиллах шаардлагатай. Ерөөсөө хэрэглэгчийн эрх ашиг маш их зөрчиж байна. Өчигдөр би юу сонсон гэхээр туркууд тендерийн хуультай, туркууд гэрээний хуультай. Манай тендерийн хуультай гэрээний хууль байдаг. Гэрээний хууль байдаг болохоор яадаг гэхлээр 200 сая төгрөгөөр эхэлсэн байшин 2 тэрбум төгрөгөөр дуусчихлаа. Юу гэдэг айл вэ юм чи. Энэ жилийн нөгөө авилгасан төсөв гэдэг чинь тэрнийг хэлсэн. Бид нар энийг зоригтой хэлээд би хэн нэгэн хүнийг шүүмжлээгүй. Шүүмжлэг өөр дээрээ зарим хүмүүс тусгаж аваад байна. Би энэ төсөв бол буруу байна. Энэ төсвийг эцээс алтан ерөнхий сайд эсвэл тэрүүч тавь шадар сайд хийхгүй байна. Засгийн газар хийж чадахгүй байна. Их хурл хийж чадахгүй. Хэн хийж байгаа? Үний хэдэн нөхдүүд хийгээд байна. Зураг хийж байгаа нөхдүүд. Төсөв зохиож байгаа нөхдүүд. Дээр нь тэр тендер шалгуулсан компани нөхөр. Дээр нь тэр тендер тэр компаниг шалгуулсан хэдий тийм. Үерээс энэ гарын давхар багтах хэдэн нөхдүүд Монголын бүх төсвийг хийгээд дуусгаж байна. 64 төгрөгөөр 10 байшин барилга барьцдаг байсан бол одоо 2 хан байшин. Юу гэсэн үг вэ? Тийм учраас энийг зогсоо гэсэн. Их шүүмжиж байлаа. Зөв би бол айгаа энийг илт тад итгэн хэлнэ. Над тийм нуудаг байх. Шууд хэлэн задгаа хэлнэ. Ямар нэгэн бичээд өгч гэсэн үг хараад надад тэгээд тэрний уншаад ингээд ухандаад байх юм бол байх. Айгаа энийг яг байгаагаар хэлж яасан. Тэгж засна. Манай ардын бичиг энийг тэгж шаарддаг. 11 төгөөс. Таны задгаа мадгаа гэдэг гэхдээ задгаагаар л байгаарай. Тэр чинь дээр юм байл шүү. Тийм учраас бид задгаах гэдэг юм биш байгаа байдаг байгаагаар чи хэлж байгаа. Болохгүй нь хэлээд яаж энийг зөв болгох вэ гэдэг дээр харин ард түмнээс саналыг аваад мэддэг чаддаг хүмүүсээ цуглуулж байгаа зөв хийхийг хэлж байгаа. Тийм учраас шударгын маань өшөө сайн шудраг харьцах шаардлага. Одоо жишээлх юм бол бензин үнэн дээр бол нэлээд сайн ажилласан. Дахиад надад нэг хүн юм яриад байна. Магна дараагийн жанхаар энэ супермаркетууд дээр их явдал байна шүү. Ороод 8 хийгээд гардаг. Нэг үрчлэн үнэ тулгаж харахгүй. Өсгөө биччихсэн байх. Гэрт ирээд үзчихсэн чи гэдэг юм. Тэгэхээр шудраг өрсөлдөөн гэдэг юм бий болох гэсэн. Хөлхтдөг, хуурдаг энэ байдлыг бол онцгой харах гэсэн. Саяны тэр юмны үнэ өсгдөг. Байшин үүнийг өсгдөг. Тэгэл байшин босдоггүй 4 жил болдог. А тэр оронд юу нь өсдөг гэж үнийн үнэл өсөв. Яасан 200 сая багтахгүй гинэ. Тэгэхэд 500 сая. Энэ чи одоо 500 сая бариад дуусгаж болохгүй юм. Нэг тэрүүн. Тэрүүнд багтагаа дуусгаж одоо юмны үнээс одоо 2 тэрүүн. Ерөөсөө байшин барилгын тэрүүнээр нэмэгдэж байна. Яг өгтөө нэмэгдээд байныг нэмэгдээгүй. Энэ жил одоо бас засгийн газар цементийн үнийг барь 5 сар бол овоо байсан. 1 сар бол жаа хаалцсан. Тэгвэл өнгөрсөн жил 230 мянган төгрөг байсан цементийн үнийг 150-60 мянган дээр бол ерөнхийдөө байсан. Энэ жилийн байшингууд харьцангуй хямдхан босгох байх гэсэн чинь бас дахиад үнэ тэнгэрт. Үнэ нэмсэн. Тэгэхээр энэ бол шудраг өрсөлдөөн биш. Тэгээд шудраг өрсөлдөөн бол ийм дээр дахиад анхаарч ажиллаж. За төгсгөлд нь оюун өмчил байна. Манай Чинбат дарагтай. Оюун өмчил дээр онцгой анхаарч ажиллаж байна. Би одоо дахиад гадаад үг хэлье. Контент хийж хэлдэг юм байл. Энэ телевиз сонин хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа юм дотор Монгол агуулгатай юмнуудаа нэмэгдүүлэх тэр бодлогын засгийн газар барьж байгаа. Бүгдээрээ солонгос хэр үзсээрөө солонгос боллоо шүү дээ. Нөгөө хин нөгөө манайхныг хэлэхээс илүү нөгөө солонгос хүнийг хэлэхээр нөгөө хин үү? Энэ бол иргэдийн буруу биш. Энэ бол бид нар дахиад нөгөө оюуны өмч. Монгол агуулгатай юмнууд яагаад бомбардаг хэмжээд байгаа. Яагаад боловсрол телевизээр явж байгаа их хэлний эзэд гэдэг нэвтрүүлгийг ерөнхий сайд хэмжээд байгаа. Монгол агуулгатай юмнуудаа нэмэгдүүлмээр байна. Хүүхдүүдэд багаас нь яг монголчин болгомоор. Монгол хэл сургамаар. Өчигдөр Монгол хэлний эрдэмтдтэй уулзсан. Монгол хэлийг сургамаар багаас хүүхдүүдийг багаас нь хатад хэл заамааргүй. Энд дээр бол би нэлээд тийм хатуу байсан үү. Хүүхдүүдийг багаас нь монгол хэл заа. Монгол хэлийг сурах
маш сайн сурах. Гадаад хэлийг заа. Тэгтээ болоогүй. Монгол хэлэндээ эхлээд их хэлээр сайн. Магадгүй зургаад байгаа эдгээр ингэсэн юм да. Монгол хүмүүс төрснийг нэг юмыг заавал илүү хийн. Тэр нь нэг хэлийг дор нэг хэл илүү сурна. Арга байхгүй бид нар 2.1 сая тэрүүн гаруй хүн байна. 300-400 саятай айл байна. Тэрний хэлийг сурна. Тэгтээ багаасаа сурахгүй. Би одоо ингэ багаасаа нөгөө манай аав ээжнэр буруу юм хөхөлн дэмжиж байна. Миний хүү ямар мундаг англиар ярьдаг ингэж 5 настай хүүхдээ англиар яах гэж байна. Do you speak English? Ямар хэрэгтэй бэ? Яах гэдэг юм бэ? Тийм учраас хэдүүлээ бид нар энэ хичээхгүй юм болов. Элдэр би өчтөр монгол хэлийг дуус тэд нар хийж. Энэ хэлийг чинь тээдэг хүмүүс нь тээж явдаг хүмүүс гэдэг нь одоо бид нар хэлж. Монгол хүмүүс өөрөө хэлээ тээж явахгүй бол энэ хэлийг чинь хэн тээх юм? Хэн сурах юм? Бусад бид нар хэлийг сурах юм. Яахан сурч 2.1 сая хүнтэй усын хэлээр яадаг хэрэггүй байхгүй. Тэгэхээр бид нар эндээ эзэн байж энийг өөрсдөө тээж үр хөвгтөд хэлж байгаа. Маш сайхан монголоор яруу тод ярьдаг байсан. Тэгээд эхлэлний эзэд гэдэг боловсрол телевизийн над дээр ирсэн. Энэ хүүхдүүдийг багаас нь ингээд монгол хэлийг буруу заагаад байна. Тэгээд англи яах гэж бидний гоё заамаар сонирхолтой болгоно. Англи хэлийг хүүхдүүд багаас нь заадаг супер вай гэдэг ном байдаг юм байна. Өөрийнх нь нөгөө дуртай баатар нь хэлийг заадаг юм байна. Тэгээ манайхан Монголдо гэдэг баатар бий болгочиход байгаа байхгүй. Тэр телевизэд болсон нэр шүү. Монголдо гэдэг бас нэг тийм өөр монголч өнөхөр гаргаж ирээд тэр монгол хэлийг ингээ хүүхдүүдэд өгдөг. Та нар тэгээ шүүмжлээд тэгэж сургууль яагаад буруу заагаад байна гэсэн чинь тэмдэг нэр үг, үйл үг, өгүүлэгдэхүүн, өгүүлэх гэж заагаад байна. Буруу. Одоо яаж заадаг юм? Миний цүнхэнд байгаа найзууд гэж заах юм гинэ хичээл. Тэгээ юу заадаг гэж хэлэхэд нэр үгийг тэгж заах гэж. Гаргаад ирдэг хүүхдүүдээ юу вэ? Дэвтэр, үзэг, баллуу, шугам. Эдний чинь ингээд нэр үг гэдэг баггүй юу? Эдгинэ. За бидний хоцрогдсон байна. Манай тэр сургуулийн тогтцооч бас хуучнаар явж байна. Тэгэхээр тэр залуучууд шинээр сэтгэхэд тэрнийг хийж. Тэр залуучууд шинээр сэтгэхэд бомбардаа хийж байгаа. Нөгөө залуучууд шинээр сэтгэхэд Монголдо хийж байгаа. Ийм юмыг дэмжихгүй юм бол ийм юмыг хөхүүлэхгүй юм бол засгийн газар гэж байгаад яах вэ гэж байна. Засгийн газрын тэрүүн гэж байгаад байна. Тийм учраас дэмжиж байна. Тийм учраас зарим хүмүүс бол энэ нөхөр юм хийх ажилгүй нөхөр бүх юмд оролцдог юм байна. Өнөөдөр энэ жишээлх юм бол Ардтамтай хаанд энэ ерөнхий сайдын хэрэг юу гэдэг юмс бодож байгаа. Яг ийм нөө шинжлэлийн засгийн газрын барьж байгаа бодлого бол үнэхээр олон хүн бол хааш. Иргэн хүн бол хааш. Тэгвэл тэр став сайдын хүүгээр би дуусгачих. Тэгвэл Монгол дэлхийд мандаад шүү. Дэлхийд мандаад хөө баярлалаа.